8 дугаар бүлэг оргүй хоосноос эргэсэд харанхуйн дайн. 1-р хэсэг. Инх тайвны 100 шинэ ертөнц үүснээс хойш 3 тэрбум жил өнгөрчээ. Мөнхийн гэрлийн ард түмэн галактик даяар тархан сурч тэдний соёл иргэншил оргил үедээ хүрсэн байв. Тэд квантын энергийг бүрэн эзэмшиж бодлын хурдаар аялаж оддыг ч гараараа бүтээж чаддаг болсон. Хатан анчир мөнх амьдралтай залуу хувир тэдний дунд амьдарсаар байв. Хаан ширээнд сууж буй мөнх төгсөн Чингис хааны 100 дахь үеийн удам байв. Тэр мэрэгэн ухаант инх таймч залуу хаан байсан ч удахгүй болох аюулыг мэдээгүй байв. Тэр өдөр галактикийн бүх радарын станцууд нэгэн зэрэг тохиолдолд дугур ба бас л тохиолдолд орсон. Гэхдээ энэ удаа тэр ямар ч объект илэрсэнгүй, харин харанхуй орон зайд нэг хачин зүйл болж байсан. Оргүй хоосон зайд гинт нүхнүүд нээгдэж эхлэв. Тэнд хар нүхч биш, цагаан нүхч биш, харин огт өөр зүйл байв. Тэндээс аимшигт энерги гоожиж тэр энерги нь хүрсэн бүхэн сүйрч задарч оршин тогтногоо болж байв. Энэ юу вэ гэж хаан мөгтгс асуув. Хайжууд нь зогсож буй эрдэмтэн төгс баяр хариулв. Хаант минь энэ бол оргүй хоосноос ирж буй зүйлс. Тэд манай бодит байдалд нэвтрэн орж байна. Оргүй хоосноос уу? Энэ яаж болох юм бэ? Бид мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэд аюултай, маш аюултай гэж хэлвэ. 2-р хэсэг. Харанхуй энерги, харанхуй матери. Тэр нүхнүүдээс аимшигын амьтад гарч ирвэ. Тэдний бие нь харанхуй энерги ба харанхуй материйн хослол байв. Тэд харагдахгүй, мэдрэгдэхгүй, харин хаана очиж юунд хүрэхээс нь үл хамааран тэр зүйлийг оргүй хоосон болгон ховиргож байв. Тэдний гар хүрсэн одод унтарч, гайргууд суурч хүмүүс уушин алгуулж байв. Хамгийн аимшигтай тэдний хэлбэр байв. Тэд аврах том аалзан бит хүчиг байсан. Тэдний хөл нь харанхуй энергийн урсгал, тэдний бие нь харанхуй металлын бөөгнөрл, тэдний нүд нь оргүй хоосон гүн үнзгий нүх байв. Тэдний нэг нь галактикийг туулан явхад түүний замд таарсан бүхэн мөхөж байв. Хэдхэн хоногийн дотор 300 галактик бүр мөсөн сүрч тэдний оршин суугчид тэдний соёл, тэдний төв угаасаа уурсан алга болвоо. Хаан мөнх төгс бүхчээ дайчлан эсэргүүцв. Гэхдээ тэдний зэвсэг, тэдний энерги, тэдний хүч эдгээр амьтад нэвтрэхгүй байв. За тэднийг буутахад тэдний сум нь нэвтрээд харанхуй амьтад тэр сумыг шингэн улам хүчрэгдэж байв. Тэднийг яаж ялах вэ гэж хаан ашарваа. Хинч хариулж чадсан байв. 3-р хэсэг. Хатан анчрын дуудлага. Хатан анчир эдгээр амьтдыг хармагцаа тэднийг таньж мэдэв. Тэрээр хуучин ертөнцүүдийн дурсамжаас тэдний тухай мэдээлэл болов. Эдгээр амьтдыг оргүй хоосны чөтгөрүүд гэдэг байв. Тэд бүх ертөнцүүд үүсгэхээс өмнө оршин тогтнож байсан. Тэд оргүй хоосон дотор амьдардаг. Харин бодит ертөнцүүд тэдний хувьд зөвхөн хоолн байв. Тэд бүх ертөнцүүдийг зайлгаж, бүх бодит байдлыг устгаж, дахин оргүй хоосныг бий болохыг хүсдэг байв. Хатан анчир хаан мөнх төгс рүү яарва. Хаан минь ээ, би эдгээр амьтныг таньж байна гэж тэр хэлв. Тэд бол оргүй хоосны чөтгөрүүд. Тэд бүх ертөнцүүдийн хамгийн эртний хамгийн аимшигтай дайсан. Тэднийг яаж ялах вэ? Тэдний ердийн зэвсгэр ялах боломжгүй. Тэд харанхуй энерги, харанхуй материас бүрдсэн. Тэдний зөвхөн гэрлийн хамгийн цэвэр хэлбэрээр л ялж чадна. Бидэнд агуул хавгаа бурхны тусламж хэрэгтэй. 4-р хэсэг. Тэдний түүх. Хатан анчир бүх хүчээр дайчлан агуул хавгаа бурхныг дуудав. Тэнгэр нээгдэж бурхны дүрс гарч ирвэ. Анчир минь чи намайг дуудлаа гэж бурхан хэлвэ. Агуул хавгаа бурхан минь эдгээр амьтдыг бид яаж ялах вэ? Тэд хаанаас ирсэн бэ? Бурхан түүн тэдний түүхийг ярьж өгвөө. Эртээр үед бүх ертөнцүүд үүсгэхээс өмнө зөвхөн оргүй хоосон байсан. Тэр оргүй хоосонд эдгээр амьтад амьдардаг байв. Тэд оргүй хоосны хүүхдүүдийн харанхуй мөр удам гэвэ. Дараа нь их гэрэл төрсөн. Ихний тесрэлт болж манай ертөнцүүд үүсч эхлэв. Тэр гэрэл оргүй хоосны чөтгөрүүдийг холдуулж тэд оргүй хоосны хүнд ногдсон. Одоо тэд иргэн ирж байна. Учир нь тэд манай ертөнцүүдийн энергийг мэдэрч байна. Тэд биднийг устгаж дахин оргүй хоосныг бий болохыг хүсэж байна. Бид тэднийг яаж зогсоох вэ? Бүх ертөнцүүдийн гэрлийг нэгтгэснээр тэд гэрлээс айдаг. Тэд зөвхөн харанхуйд л хүчрэг. Гэхдээ энэ удаа та нар тэднийг бүр мөсөн устгаж чадна. Хэрв та нар хангалттай гэрлийг цуглуулж чадвал гэж хэлвэ. 5-р хэсэг. Шинэ ертөнцийн анх дугаар дайн. Тулаан эхлэв. Энэ удаагийн дайсан өмнөх бүхнээс аимшигтай байв. Харанхуй аалзан биетүүд галактик даяар тархан нэг нэгээрээ оддыг унтраж, гаригуудыг сүрүүлж хүмүүсийг устгаж байв.
Тэдний харанхуй энергийн урсгал хаач хүрнэ. Тэнд амьдрал мөхөж гэрэл онторч бүх зүйл оргүй хоосон болон ховирч байв. Хаа мөх төгс бүх хүчээ дайшлан эсрэг үзв. Тэрээр өөрө тулааны талбарт гарч цэргүүдийн өдөртөнд дайсныг эсрэг үзв. Гэхдээ тэдний тоо хитрхи олон хүч нь хитрхи агуу байв. Гэтэл нэг мөчөд хамгийн том аалзсан бит мөх төгс хаан руу давтлав. Түүний харанхуйн хөл нь хааны хөлөг төрөхөд хөлөг шууд задран хаан сансар тумаа. Хаан томинэ гэж цэргүүд хашгирав. Гэхдээ тэр мөчөд хатан анчир гарч ирэв. Тэрээр өөрийн биеэр хаан руу нисч түүнийг аварч аюулгүй газар аваачжээ. Чи амьд байх ёстой гэж хатан анчир гэлв. Чи энэ ертөнцийн ирээдүй гэж хэлжээ. 6 дугаар хэсэг харь ертөнцүүд тулаан үргэлжилсээр гэхдээ дайны голд хатан анчир нэгэн зүйлийг анзаарваа. Эдгээр хаалзан митүүд зөвхөн нэг ертөнцөөс ирээгүй байв. Тэд олон өөр ертөнцүүдээс ирж байв. Тэдний ард оргүй хоосны гүнд төгсгөлгүй олон харь ертөнцүүд байсан бөгөөд тэдгээр ертөнц бүрээс улам чөтгөрүүд гарч ирж байв. Тэд төгсгөлгүй олон гэж хатан анчир шивнэ. Би тэдний яаж зогсоох вэ? Гэнэт түүний нэгэн дүрс гарч ирэв. Энэ нэгэн харь ертөнцийн орсон суугч байсан ч тэр нь чөтгөр биш харин өөр нэгэн соёл иргэншлийн төлөөлөгч байв. Би Зорок гэж тэр хэлв. Би өөр ертөнцөөс ирсэн. Бид эдгэрч төрөвттэй тулалдаж байна. Бидэнд тусламж хэрэгтэй. Та нарч бас бидэнтэй тулалдаж байна уу? Тийм ээ. Бид бүх ертөнцүүдэд нэвтэрч байна. Тийм ээ. Тэд бүх ертөнцүүдэд нэвтэрч байна. Тэдний зорилго бол бүх бодит байдлыг устгах явдал юм. Бид нэгдэх ёстой. Бүх ертөнцүүд нэгдэх ёстой гэж тэр харин хүн хэлжээ. 7 дугаар хэсэг бидний дайсан дуусаагүй. Хатан анчир бүх ертөнцүүдэд илч илгээв. Тэрэ бүх соёл иргэншлүүдийг нэгтгэх урайлаг гаргав. Түүний дуу хоолой төгсгөлгүй олон ертөнцүүдэд хүрч бүгд түүний урайлгыг сонсвоо. Олон ертөнцүүдийн нэгдсэн арим байгуулагдав. Тэдний донд хүмүүс, энергийн битүүд, механик амьтад, органик амьтад бүх төрлийн соёл иргэншил багтаж байв. Тэд хамтдаа харанхуйн чөтгөрүүтэй тулалдав. Энэ удаа тэд илүү зохион байгуулалттай, илүү хүчрхэг байв. Тулаан 100-ны турш үргэлжилсэн хоёр тал асар их хохирол амсав. Олон ертөнцүүд сүрч олон соёл иргэншил мөхөв. Гэхдээ нэгдсэн арим ухарсангүй. Эцэст нь нэгэн шийдвэрлэх мөчөд хатан анчир агуул хавгаа бурхныг хамгийн агуу хүчийг дулваа. Тэрээр бүх ертөнцүүдийн гэрлийг нэгтэн аврах том гэрлийн долгион өсөв. Тэр гэрэл харанхуй чөтгөрүүд рүү тусч тэд орилон шатаж ууршиж эхлэв. Нэг нэгээрээ тэд гэрэл задарч алга болвоо. 8 дугаар хэсэг эхний ялалт. Чөтгөрүүд ухарч оргүй хоосон нүх рүү орон тэр нь хаагдаж эхлэв. Тулаанд осов. Энэ удаагийн ялалт манайх байв. Гэхдээ энэ зөвхөн эхний ялалт байв. Учир нь дайсан бүрмөсөн устаагүй. Зөвхөн ухарсан юм. Хатан анчир, хаан мөнх төгс, Зорок болон бусад ертөнцийн өдөртөгч цугларн ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэв. Тэд эргэж ирнэ гэж хатан анчир хэлв. Тэдний дайн дуусаагүй. Бидний дайсан дуусаагүй. Бид тэдний хэрхэн бүрмөсөн ялах вэ гэж Зорок асуув. Бид тэдний гарал үүсрэл рүү явах ёстой. Бид оргүй хоосон руу нэвтрэх ёстой. Тэнд бүх харанхуйн их усүр дээр тэдний өдөрдөгч байгаа. Түүнийг устгаснаар л бид тэднийг бүрмөсөн ялж чаднаа. Гэхдээ оргүй хоосон руу хинч нэвтрээгүй. Тэнд авинд явах боломжгүй. Би нэвтрнэ гэж хатан анчир хэлв. Би агуул хавгаа бурхны хүчээр тэнд нэвтрэх болно. 9 дугаар хэсэг чөтгөрүүдийн их. Хатан анчир оргүй хоосон руу нэвтрэхэд түүний эргэн тойронд юу ч байсангүй. Харанхуй чимээгүй хоосон. Гэхдээ тэр харанхуйд амьд зүйлс амьдарч байв. Тэд түүнийг хармагцаа тойрон бүслэв. Харанхуй хаалзан битүүд тэдний өдөртөгч. Тэр тэдний төвд аврах том оргүй хоосны цөм дотор нэгэн аимшигт амтан сууж байв. Энэ нь босч дөрүүдээс хавгүй том, хавгүй хүчрэг, хавгүй аимшигтай байв. Түүний нэрийг оргүй хоосон эзэн гэдэг байв. Чи ирлээ гэж тэр хэлв. Түүний дуу хоолой харанхуй өрөөмөд муухай байв. Би чамайг хүлээж байсан. Чи яагаад биднийг устгахыг хүсэж байна гэж хатан анчир асуув. Учир нь та нар байх ёсгүй, гэрэл байх ёсгүй, зөвхөн харанхуй байх ёстой. Та нар бол алдаа, та нар бол гажиг, та нар засагдах ёстой гэж дайсан хэлв. Бид амьдрах хэрэгтэй гэж хатан анчир хэлв. Амьдрал гэж юу вэ? Түр зургийн гэрэл. Тэр нь удахгүй унтрах болон харанхуй мөнх, харанхуй эцэс төгсгөлгүй. Та нар харанхуйд дийлдэх болно, буцах ёстой, устгагдах ёстой гэж тулаан хэлв. Хатан анчир бүх хүчээ дайшлан оргүй хоосны эзэнтэй тулалдав. Тэдний тулаан оргүй хоосны дотор хэдэн зуун жил үргэлжсэн ч тэр цаг хугацаа гэж тэнд байсангүй. Тэнд цаг хугацаа гэж байхгүйсэн байна.
10 дугаар хэсэг гэрлийн ялалт. Эцэст нь хатан анжир бүх хүчээ нэгтгэв. Тэрээр агуул хавга бурхныг дуудаж бүх ертөнцүүдийн гэрлийг цуглуулв. Тэр гэрэл түүний биенээс цацарч оргүй хоосны харанхуй гэрэл түлж эхлэв. Чөтгөрүүд тэр гэрлээс зугтах гэж оролдовч гэхдээ гэрэл нь тэдний хаа сайгүй хөөж нэг нэгээр нь гэрэл дайсныг устгаж эхлэв. Оргүй хоосны эзэн уурлан орилов. Тэрээ сүүлчийн хүчээ дайшлан хатан анжирлуу довтлоо. Гэхдээ гэрэл тэрхий хүчтэй байв. Үгүй ээ, би мөх би эц төгсгөлгүй би гэд орлоод байхгүй болов. Түүний дуу хоолой тасарч түүний биеийн гэрэлтэж аажмар задарч эхлэв. Эцэст нь тэр бүрмсэн алга болов. Оргүй хосон гэрэлтэж эхлэв. Тэр харанхуй газарт анх удаа гэрэлт тусч тэр гэрэлт шинэ одод шинэ гаригууд шинэ ертөнцүүд үүсч эхлэв. 11-р хэсэг. Гэртээ харах. Хатан анчир ялсан ч тэрээр маш их суларчээ. Тэрээр оргүй хосноос гарч өөрийн ертөнц рүүгээ буцахаар ирэв. Гэхдээ түүний хүч суларсан тул аялах тун хэцүү байсан. Түүнийг хаан мөнх төнгөс зоорох бүх ертөнцийн төлөөлөгчд хүлээн авч баярлан хөтвэ. Хатан та яллаа гэж мөгдөг сочрваа. Хатан анчир сулхан инээсгэлв. Бид яллаа, бүх ертөнцүүд яллаа. Гэхдээ энэ төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэлээ. Тэр бээр тэнгэрүүд харв. Тэнд алсаж шинэ од гэрэлтэж оргийн хоосон ч гэсэн шинэ од гэрэлтгээ байсаар байв. Одоо бид амарч болно гэж тэр хэлв. Гэхдээ удаан биш. Учир нь орчлон хөдөлгөөнд байдаг. Шинэ аюул үргэлж ирж байдаг. Бид бэлэн байх ёстой. 12 дугаар хэсэг. Мөнхийн харуул. Дайнаас хойш мянган жилийн дараа шинэ ертөнцүүд цэцгэлэн хөгжиж олон ертөнцүүдийн холбоо олон бэхжвэ. Хатан анчир мөнх амьдралтай хөгж жоохон хөгшөрсөн хэвээр хөгшөрсөн байх нэ. Тэрээр харуул зогсож байв. Нийслэл хотын хамгийн өндөр цамхаг дээр зогсон төгсгөлгүй сансар огтхыг харж байв. Хажууд нь түүний шинэ ач шинэ үеийн төлөөлөгч гэрэл зогсож байв. Хатан та айж байна уу гэж гэрэл тасваа. Үгүй хүн би айгаагүй. Учир нь би мэднэ. Гэрэл үргэлж харанхуйг ялдаг. Бид хамтдаа байвал юу ч биднийг ялж чадахгүй. Чөтгөрүүд эргэж ирэх үү? Магадгүй. Эсвэл өөр авирч ирж магадгүй. Орчлон төгсгөлгүй. Түүний дотор төгсгөлгүй аюул нуугдж байдаг. Гэхдээ бид бэлэн байх болно. Бид үргэлж бэлэн байх ёстой. Тэрээр тэнгэрүүд харна. Тэнд алсад нэгэн гэрэлт хот галзж байв. Энэ нь түүний итгэл найдар, түүний хайрын бэлгэл байв. Инх тайван мөнхөд орш гэж хатан анчир шийнвэ. Ингэж оргийн хоосны чөтгөрүүд ялагдаж бүх ертөнцүүд инх тайвныг олсон юм аа. Хатан анчир дахин нуудаа орчлон аварч түүний нэр домг мөнхөрсөн. Түүний үрсад ард түмэн, түүний холмотнууд, түүний заасан замаар явсаар гэрлийг хамгаалж харанхуйг эсэргүүцсээр байв. Тэдний гэрэл мөнхөд гэрэлтэх бол харанхуй хизээж гэрлийг ялж чадахгүй. За ингээд 8 дугаар бүлэг төгсвөө. 9 дугаар бүлэг удахгүй орноо. Лайк андарч сабан дараарай.